Энэ бол миний хувьд бол би нэг уншаад үзсэн. Тэгээд ингээд ирсэн энэ юмуудыг харахад бол үнэхээр хэрэгтэй. Яг л эмэгтэйчүүдээ одоо яг л гэрд хэрэгтэй. Тэгээд яг эрүүл ахуйн ариун цэврийн хэрэгслүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг үннийг хэлэхэд бол мөнгөөр авах юм бол энэ чинь нэлээд нөрөг штэ. Тэгээ яг одоо нэг нь 2 ширхэг гэл ингээ явахад чинь айгүй үнэтэй ер нь бол их мөнгө зарлагдах байсан нэг маань одоо ингээ хамаагүй хөнгөлж өглөө эн чи ядчил нэрийн баг дор хайж үнэхээр ингээл одоо бас хэргэлдэг айлтал саруул хэрэглээ. Тэгэхээр одоо нэг гэрэн цомтойгоо ойрхон учраас таад маань бол сум болон хөдөө гэр хоёрын хооронд ингээд тий ер нь бол тэгжил байсан байхгүй юу. Нөгөө 11 км-тэй байдаг. Тэгээд өглөө нь очиод байж байгаа л мал хоньроо бүгдийг хотлуулчаад бүх юм амжуулчаал тэгээ ороо ирдэг гэсэн байхгүй юу. Ер нь бол нөгөө айл гэрийн одоо сумын төв дээр эмэгтэйчүүд нь илүү ажил хийдэг. Нөхрүүд нь бол одоо хөдөө маллаад иймэрхүү айлууд бол манай сум дээр ч гэсэн нэлээд байгаа. Манай ажил точирч гэсэн байгаа. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүд хүүхдээ харна. Дээрээс нь ажиллаа хийн. Майх 4 хүүхэдтэй том нь 7 дугаар анги. Тэгээд 5 дугаар анги. Тэгээ 2 жоохонтой. Зуудын байдалд бол аюу хүндээсэн. Тэгээд би өөрөө нөгөө хөөл хүүхэдтэй болохоор хөдөө явж чадахгүй. Тэгээд манай хүн хөдөө явдаг. Өглөө яваад заримдаа ороо ирнэ. Нэг ороо ирчээ тэгээ өглөө явсаахгүй. Тэгсэн чинь бүр өглөө энэ чинь нэг 9 мөсийн үед гараад тэгээ бүр цас ухсаар айжгаад өдөр бүр 3 гэж очсон. Тэгэл тэрнээс нь хойш би ерөөсөн тэгж би уг нь эхлээд хүүхдээ аваа яваадсан байхгүй. Сүүлд нь тэгээд юм дахиж баг яваагүй дээ. Адуу өхөр хонь ямаа байсан. Тэгээд өхөр бол гайгүй. Хонь ямаа бол айгүй одоо баг 50% дээшин гэхээр хорогдсон. Сэтгэл зүйн хувьд бол бас ер нь бол сайн гэж бол хэлэхгүй шүү дээ. Яаж бодоод айгүй тийм одоо энд бол ингээд бас тохиолдлууд бас сонсогдоод байсан л да. Одоо энэ тент ингээ яхад малаа алдаад сэтгэл зүгээр хямраад тэгэл би минь үдчихэ энэ гэсэн тиймэрхүү тохиолдлууд сонсогдчихлээ. Тэгэхээр бас ер нь бол адилхан л ах. Гэхдээ айгүй ингээд яг өөрөө ингээ очсон байх хугацаанд энэ ингээл яг бүр ингээл 12 3 энэ ингээл яг өдөрт хөхөж мөхөөр бол бүр амар хэцүү байдалтай юм л ш. Тэгээ бас нэр нүд талтармаар л гэмээр юм бэл. Бас хэцүү өдрүүд бол зөндөө юмс.